Тэр оройжаа өөрийг нь дасж буй баярсан өхнийг олж харав. Тэр эргэдэг өөрийг нь хайж үнэхээр хүрээд ирсэн төхөн гайхжээ. Энэ газар ямар нэгэн онцгой зүйл байхгүй гэж тэр залуу боджээ. Харин энэ өхөн тэнд сэтгэл нь хайрж байлаа. Сайхан сар түүний дур бузаам царайтай хамтынд байна гэж сайж хийв. Тэр залуутай янагсах гэж бүх чадлаараа хичээсэн ч энэ нэр огтхонч хөдөлсөнгөө. Тиймээс тэр эцэндээ түүнд үзүүлэхийг хүссэн өөр нэг зүйл байгаа гэдгээ тайлбарлав. Түүний ерөөс нь аюулыг илүүрэх боломжийг олгодог байсан нь нуур амьсгалыг шууд үгүй хийж зэг аслаг үлдэх горимд шийдвэржээ. Залуу хитрхийн ноцтой байдлаа туразнаад нүдэн анин зүгээр сонсоход анхаарахыг сапиж хүсжээ. Түүний ерөөлн зөвхөн аюулаас гадна өөр бусад зүйлийг илрүүлэх боломжийг олгодог гэдгийг хийж яхад тэр залуу зааврыг нь дагажээ. Өөрийн мэдрэхүүн ачаар тэрээр хин нэгний цэвлэг зүрхийг мэдрэх чадвартай ажээ. Жайвууник юу гэсэн үг болохыг ухаарч амжихаас өмнө цаорхоо нэгдэж луунуудтай хамт харж исэн одооны ертөнцийг харуулжээ. Гагцхүү энэ удаад энэ залуу түүнээс болж гайхшижээ. Энэ мөчийг ашиглан тэр хурдхан өсрөн босож түүнийг тэрвэрч түүний зүрх үнэхээр чанга цохилж байгаа баталжээ. Тэр мөчид түүнд гинт их мэдрэмж төрөв. Жи охины нүүрнээс барьж аваад унж буй одтын дор унсан тэдний рамас ихснийг баталгаажуулжээ. Инээдгэн залуугийн урал маш их хагарсан учраас охин түүнд төрхийг хэлжээ. Өөрийнхөө мэдрэмжид үнэнч байсан. Энэ залуу дайн досны дараа түүнтэй гэршихийг хүсэж байгаагаа шууд хүлээн зөвшөөрөв. Энэ үгийг сонсоод охин шоконд орсон ч түүнийг дахад бэлэн байлаа. Сиби зүүнийг аимшигтай гэж үтсэн тул түүнийг оронд нь хүүхэд төрөөд химэн шоолж жирэмсэн болох тухай хөвчтэй хашгиндаж хүртэл хийцгээжээ. Бүр сонирхолтой жи үндэн зөвшөөрсөн юм. Энэ залуу бол жинхэнэ хайр дурлалын эзэн юм. Гэвч тэдний аз жаргалтай амьдрал зүрх шимшрүүлэн өрөөдөлтэй төгсгөлтэй толгосон юм. Харж байгаачлан тэр харах сүхлээр үхээд зогсохгүй түүнийг алсан хүн нь өөрөө жи байв. Түүний бүх найз нөхөд аим өрөвчжээ. Түүний биеийг хин нэгэн хүүхдээ шиг өдөртөж явах зуур тэрээр үлдчихээс болохгүй байсан ч өөрийн хайрт бүсгүйхээ биелүү сэлэн зохоо зогсоож чадсангүй. Жи шаналндаа чангаар хашгичээ. Энэ бол миний үдсэн хамгийн аимшигтай хайр дуршлын төгсгөл байх. Түүнийг энэ бүхнийг хийхэд хүргэсэн хүн бол аимшигтай хорон санаад димэн хүн байв. Хагаава түүний хашгирах дунд чигтэйхэн дурж байлаа. Гэхдээ энэ бол түүнд өдий хүртэл маш их төвөг учруулсан цаг хугацаагаар аяр хүчийн эсрэг ашиглахыг хүссэн зүйл нь байв. Синт бол хайртайгаа амьд үлдэхийг хүсэж байгааг хагаав мэдж байсан. Тур түүнийг зүгээр орхисон. Гэсэн хэдий ч энэ нь илүү харагс төсгөл байлаа. Учир нь жи өөрийн хувь тавилан мөнхөд санах ёстой болжээ. Энэ бол Димоно хүмүүстэй дахин хизээч ордохгүй байхыг сануулга байв. Энэ залуугийн хийж чадах ганц зүйл нь хайрт бүсгийнхээ амьгүй биеийг харахс байлаа. Дэндүү шаншинтай хувь тавилан төсвөрлөж чадсгүй. Тэрээр сэлэн багч өөрийнхөө хоолойг хичэн хоёр давх цагаар аяллаа төгсгөжээ. Систем түүнийг ялагцсан тооцож дэлхийг дахин нэг удаа хураа. Дашрамд дуртахад тэр бүх дурсамж одоо түүнийг дарж амьсгаж богдуулж байна. Сэд түүнийг хэсэг хугацаанд анхаарчгүй байснаа асуухад өдөртөгч сандран энэ залууг битгий бухимдуулаад химэнгүй. Харин одоогийн жи хугацаагаар аялах хэрэгсэж болох агуу цагийн дэлхийн цаг хугацааны хэрхийг зөрчсөн хүмүүсийг зөрүүдээр хайдаг болохыг хэрэгцүүлэн бодно. Тэрээр эрх мэдлээ ашиглан Сибилийн байдлыг шалгатал энэ удаад түүний амьдралд олон өөрчлөлт гарсныг олж мэдэв. Жишээлбэл асрамжийн газар дайны улмаас биш харин супер хүмүүсийн болохоор нурж энэ нь түүний өшөө авах хүслийг бадрааж Димоно хүн болж дахин төрөх гэрээ байгуулахад хүргэжээ. Бүр сонирхолтой нь түүний гэрээ байгуулсан Димон бол хоосон орон зайн бүхнийг чадагч 7 дахь цэвэрч рагштай юм. Түүнчлэн өгзүүл түүнд тэр эмэгтэй өмнөх аялалуудын зарим дурсамжийн хэвстрхийг санаж магадгүй гэж анхааруулжээ. Гэвч жи мэдрэмжтэй автахаас илүүтэйгээр юу ч басан гисийг алах хэрэгтэй гэдгээ өөртөө сануулж байна. Даалгаврын гөрөм руугаа орцгоё. Жи өөрийн байр суурьа баталгаажуулж оронд нь энэ охинтой хамт ажиллахын тулд өдөртөгчид оператор болгон өөрчлөлийг тушаажээ. Эцсийн эцэст түүний одоогийн царин ганц зорилго бол ямар ч аргаар хамаагүй гисийг устгах юм. Энэ нь портлоод нэгдэж, дайралтын армийг түүнтэй нүүр талахаар бууж ирдэг. Хятагийн далайн дүнжин зоо шилжинэ. Рианог тэдний дунд энэ залуугийн дэрэж савн нь хурц сордог охинтой хамт явлаа. Кракеныг номх тогтоолохоор албан гисаар хвшгэд жисэрэм зэсгээ бэлтгэв. Бусад гишүүд оператор чигэнд нэмэрцэнд. Ялангуяа энэ залуу сүүчийн минутад ирсэнд гайхацгаажээ. Тэр түүнийг тэг болно гэж санаа зовж байсан ч эцэст нь Рианогийн шийдвэрийг хүндэтгэв. Өдөртөгч жид зарим нь нэрвэгдэж байгаад тэдэнд тэнч хэцүү биш явах болно гэдгийг хэлсэн ч тэрээр энэ асуудал үүсэхгүй гэж санаа зовж байлаа. Манай залуу тийм санаа байхгүй гэдгээ хэлжээ. Рианог түүнд зөвхөн өөрийнхөө ажилд анхаарлаа хандуулаад зайлж үзэж шаардав. Залуугийн хуучин найз охины хувьд Рианог түүний дэргэд ихэд сандарч байгаа сонирхолтой санагдсан бөгөөд энэ нь түүнийг аюултай нөхцөл байдлыг маш сайн зохицуулдаг. Учираас чансаа өндөртэй нэгэн бага хийж байлаа. Сиби өөрөө угаанаа сайдаг бөгөөд иймэрхүү дүнжээний нөхцөл байдлд анх удаа орж байгаагаа хэлжээ. Айсандаа болоод тэрээр хэрэг өөрөө живүүл түүнийг битгий орхиорой гэж гоё. Инээдгээ нөгөө охин байгалийн дуудлагаа зохицуулахаар яарчлангүйгээд оджээ. Түүнийг явахыг хараад жи өнгөрсөн үеийн хайрт бүсгүйхээ дурсамжаар бэлхав. Тэр үед ч гэсэн энэ охин яг л ингэж сандарч цусыг хараад чичирдэг байв. Гэхдээ нэг зүйл тодорхой байсан тэр хизээч таснаас айдаггүй байлаа. Энэ нь нөгөө охин хот ярьж байгаа гэж пиж байсан тул тэрээр үннийг олж тогтоохон тулд нүдний чадвараа идэвхжүүл охин өмнөх дурсамжтай хэрнээ түүнийг явтаар танихгүй байгаагийн шалтгаан бол
Тэр бол өмнө нь мэддэг байсан охины өөр хөлбөр байсны юм. Хэдий тийм байсан ч тэр эмэгтэй өнгөрсөн үеийн эмэгтэй мэддүр эсхийг хичээсээр байгаа нь түүний жинхэнэ сүнс хоосон орон зайд дажаадах захирагчтай байгуулсан гэрээнд төрчихснийг иштгэж байна. Түүний өмнө зогсож буй охин бол зүгээр нэг механизм юм. Захирагч нь жиг өөрийн өнгөрсөн үеийн хайртыг дахин олоход хүчээр шахаж тамсахархыг хайж байна. Энэ бол түүний шийдэмгий байдал өөртөө итгэх төшийг нь хугасхаар юм. Эмма Киритиго энэ стратегид нь биширчээ. Гэвч манай залуу энэ занганд нь орохгүй. Энд хоёрч байтал Кракен далаагаас гинт гарч ирж Батруудыг айлгав. Асар том марат нь Левиатан шиг сүрлэг төрхөөрөө тэднийг агшруулж хязгааргүй тэнтрүүзүүдээр бүх газрыг бүрхв. Энэхүү асар том амьтан түүний хүлээж асан тайшингаас хамаагүй том байсан тул Рианокай цандарчээ. Тэрээр анхны тушаалаа өгч зарим нэг ундаа ууж амархан талд уг амьтдыг хурдан ашиг багасаа шаардав. Тийм ээ. Манай залуугийн давталгааны төзөвлөгөө бол ертөөс давтлах. Энэ бол миний харсан хамгийн гал зэрэг байлаа. Ямар ч тач түүний хүчнүүд Монгос руу маш өндөр хурдаар шууд дайрч оржээ. Анхны давталгааг бурханлаг харваач хийж. Түүний харуулсан сом Кракений толгой дээр яг онж тасав. Гурван сабирхун ойрын зайнаас гэмтэл очруулж хар дээр нисрэн гэрчээ. Амтан эсэргүүцэх гэж оролцсон ч тэдний олонхын хүч түүний санал болгож буй бүх зүйлийг цачин хаялаа. Нэр баатрын нүдийг нухаж төнхөж араатныг уурлууж хариу цохиж төхөд хүргэв. Мангас тэнтрүүлээ нэг далайлтаг тэднийг дарж нэг цохилтоор зарим гişүүдийг нь астгажээ. Дараа нь шиднүүдийн баг Кракений тэнтрүүлийг барьж хор орчтож байхад таслах супер хүмүүс шившиг бүрийн үр нөлөө нэмэгдүүлэхийг хичээ. Операторууд Монгосын сул талыг олох гэж зөвхөлтгөө хичээж байхад алсын зэн мэрэгэн буудагчид буудаж байлаа. Кракен гав дөнгөсөвцөн ч удаан тэгчгүй байв. Гинжнүүд тасдагдж байна. Шиднүүд ч бас удаан барьж дийсэхгүй. Рианок оператор жигээс сул талыг нь зааж өгөхийг гоход энэ залуу хуурайхан хариулж араатны зүүнүүдийг нь онхой хийв. Учир нь өмнө нь тэдний нэг нь Монгосын нүдийг цохиход тэрээр шансандаа орж байсан. Рианок ийм тайлбарт уурсан хамгийн инээдтэй хэсэг байлаа. Тиймээс тэр Сибилийг дуутахыг шаардав. Жи өхнийг бие засахаар ялсан гэж энгийнээр хэлсэн нь тэд бүгдээрээ энэ төвх шалхан болж магадгүй юм. Энэ залуугийн өвөнд тэтгээд өдөртөгч үнийг дахаа шийджээ. Тэрээр санаачлахыг өөрөө гардан авч төсөөлхийн аргагүй хордоор дайрч орсон нь үнэхээр хүндэтгэж төрүүлж байлаа. Шүүгчийн сомныхаа хүчийг гаргаж Рианок ангалтах Монгосыг устгахын тулд түүнийг асар их хүчээр цэмэглэв. Тэрээр дуу аялангаа шууд зүүнүүдийг нь чиглүүлсэн асар том ном харваа гүйцэтгэв. Сом хамгийн дээд хурдаар нисч энзэр цэг дээр нь тесрэн Монгосыг шансан таш хурдан давтуулжээ. Үлдээвч гişүүдтэд эцэст нь амжилтад хүрсэн хэсгэд эргэлзэж байсан бөгөөд Кракен далай руу буцаж орохоос өөр аргагүй төрсөн тул тодорхой хэмжээгээр амжилт тарсан юм. Рианок газар руу буцаж ирэв. Тэрээр жидээ хийсэн талаанаасаа болоод хараахан игээгүй байсан бөгөөд энэ шалтгаанаар яг сая бүх хүчээ дайчиж чадаагүй. Харамсалтай нь тэр цогцолт нь араатныг олоход хангалтгүй байлаа. Энэ бол түүнийг устгах царын ганц боломж байв. Тэрээр өөрийгөө барьж байх хооронд алтан оператор гэрээс ажиглаж байлаа. Охин бууж 90 цохилт өгөх боломжийг олж Рианокийг дуусгахад хэвхэн мөч үзжээ. Ситин Димоно хүний тал ис гарч ирэв. Гэвч түүнийг алхахаас өмнө манай залуу шууд хурж 90 түүнийг гэж өдөртөгчийн юм насыг орчээ. Энэ бүхэн бол хоцоор Рианок яг юу болсныг ч ойлгож амжаагүй байв. Оператор далай руу шингэв. Ситийн демон чанарыг гарч жи түүний төлөвлөгөөг хэр удаан мэдсэнийг уртаагаар асуужээ. Өөрийн тайвширлыг олж авсан манай залуу Сибил түүнийг огт танихгүй гэдгийг батжээ. Тэрээр өнгөрсөнд харамсал. Үлдвэхлийн мэдрэмжүүдтэй байсан юм. Хоёр дахь хугацаагаар аяжлын тэр болон түүний хувьд ч тэд өгсөн. Тэд түүний өөрийн гараар өгсөн. Гар эдгээр үгээр сонсоод чөтгөр хүн ховдог инээн сүлэл тодруулж. Энэ залуу түүнийг хэн болохыг мэдрэхний хязгааргүй баярлаа. Энэ бүхэн байлдааны талбарт болсон юм. Сид хоёр үрд мөнх хайр дурлалаар холбогдох ёстой байсан ч Эндүү Гарфилдийн Спайдермен шиг тэр эцэст нь бүсгүй хөнөөжээ. Бүсгүй түүнийг тэр үед уруулан хатуу байсан хэмээн шоолж, яг ч сарын тэндрээ өнгөрөөж буй энгийн найз охин шиг дараагийнх нь мөчид хоолойг нь бохор дайрав. Чөтгөр хүн аминд хөрөнгө цохилт хийх гэсэн ч энэ залуу түүнийг зогсоож, хаашт хийснээр бүсгүй нуруунасаа тэндрүүлээд ургуулсан жинхэнэ төрхөө ичхэд хөрөв. Прототипкс эцсийн хэлбэртэй шилжиж, Астын мөчтэй нийлсэн амьсгт цосрогч эмэгтэй боллоо. Тэрээр түүнийг бүрэн дүүрэн дайрч эхлэв. Тэрээр Кагунигаар ун шидэв. Гэвч залуу авраа өмсгөж тэдгэрийг тасцхан усаар голсон өнгөрөв. Гэтэл тэр тасарсан тэнтрүүзүүд эргэн ирж хажуу бөөрдөн цогсноор жиг тэхэн хаалт хийхэд хүргэжээ. Чөтгөр хүн түүнийг мохорч даруулж байгаагаа мэдэн ташигтад орж зогсолтгүй хариу цохид төхөд хүргэв. Хэрв залуу тэр үед ийм хүчтэй байсан бол бүрдийг аврах байсан гэдгийг бодохоор тэр үнэхээр гайхаж байлаа. Тэрээр энэ бүхнийг ярьж явахдаа түүний давталгааг хааж амжив. Сибил түүнийг яагаад зөвхөн хамгаалаад дашилтад орохгүй байгааг гайхав. Энэ нь магадгүй хуучин амаргаа дахин хөнөөхөөс айсан гэмшил түүнийг хойш татж байгаа хэрэг байх хэмээн тэр бодлоо. Эцсийн эцэс тэр хоёр дахь амьдралдаа бүсгүүнүүдийг шууд татгаж исэн штэ. Түүний давталгаа ямар харагс харагдаж байсан гэж. Түүнийг мэдрэмжтэй автуулахын тулд бүсгүй түүнийг завсаа зайгүй тосгоод хүйд орж байсан хэмээн сануулж зүрхийг нь шимшрүүлв. Агуу цаг хугацааны шугамаас гадуур Хармакс урт сэрэм хэмээх зүйл орчиж байгааг мэдрэв. Энэ зэвсэн тэрхүү хормог байдлыг бот нэргэж чөтгөр хүний мөчрүүдийг нэг нэгээр нь өвдөлттэйгээр тастан хайлаа. Энэ бол түүний одоо ямар
хамаагүй гэдгээ илэрхийлж буй арга юм. Харин энэ удаад бүсгүй өөрөө зовлон шаншилж давтжээ. Жэөрийн цаг нь сэрэмний хүчийг улам нэмэрдүүлж байгааг мэдрв. Тэрээр энэ нь асран хамгаалагчдын нэгээс өөрийн биеэр ялгаасан хорсолтой холбоотой эсхийг гайхлаа. Энэ нь түүнийг бомбыг эргэн санахад хүргэж мөн түүнийг ирээдүг урьдчилан харж байсныг ойлгоход төслөв. Энэ зэсгийн ачаар манай залуу Сибилийн сүнсийг хөнөх шаардлагагүйгээр түүнд нөлөөлж буй хорслыг шууд устгах боломжтой болжээ. Үнэн хэрэгтээ чөтгөр хүн хэдийн хяналттай алдаж эхэлжээ. Гэвч дахин нэг удаа таршилтад орж хөөрхий охины зэрэг сэтгэлээр тоглохоо зогсоож чөтгөрөөр гаргаад ирэхийг шаардав. Тэрээр дахин нэг хүчрхэг дайрт хийж түүнийг бут нэргэн чөтгөржүүлтийг нь улам санаалав. Чөтгөр одоо мухардалд оржээ. Байдал эвгүйцнийг ойлгосон тэрээр иргэн тойрноо хараад саяны гинцэн кракеныг олж харав. Энэ бол дутуу байсан царын ганц зүйл байлаа. Гэ түүнд хүрч чадахгүй бол ямар ч аюул учруулж чадахгүй. Ингээд тэрээр кракен руу шууд үсрэн очиж дээр нь буу. Дараа нь тэрээр тэмдрүүлээ сунгаж Монгосыг хатхан энергийг нь сорж хэлв. Энэ нь чөтгөр хүнд хэдийнээс солирсон бас Монгосыг бүрийн хяналтандаа авахд төслөв. Жин амьдртаач бас араатны оюун ухааныг өдөрч чадж байгаад нь гайхжээ. Чөтгөр хүн ус бусаар архирч түүн лүү 10 хэдэн тэмдрүү шидэв. Дараагийн нүүдэл дээрээ бэлтгэхийн тулд хүчрхэг сэлнийхээ хэлбэргүй ур чадварын хоёр дахь хэлбэрийг харахаар бүрхөв. Тэрээр зэсгээдээ шүргөөд гинж цацархан бүх тэмдрүүдийг дайрч тасдах байдлаар доллоо. Чөтгөр хүн түүний хараахан өнгөнийг ажиглав. Энэ бол түүний дурсамжинд үлдээгүй царын ганц ядуур байсан бөгөөд кракений тасарсан мөчрөөс харахад энэ нь манаач биш. Ерөөлж биш гэдгийг тэр мэдэж байв. Энэ харанхон яг л хитрхи хүчтэй үзэн ядалтаас өссөн мэт санагдана. Үүний загвар өөрөө алах хүсрийг илэрхийлж байлаа. Түүнийг дуусгахаар дайрах зууч төр гайхширч энэ залуу яаж ийм хязгааргүй хүчрхэг болсныг гайхан асуув. Эцсийн мөчид тэрээр сэтгэлийн гим зэмгүү царайг үзүүлж өөрийнх нь нүүр тасархаас өмнө түүнийг Монгос хэмээн дуудав. Жинхэнэ чөтгөр чамайг Монгос гэж дуудана гэд төсөөдөө. Бол энэ ертөнцийн Жон Уирк юм. Юутайч тэр сүйчийн давталгаа далайг тэр чигтэн даргаж төлөг өсгөв. Энэхүү төвшний хүч Рөносокад танил санагдаж Жэгс гарсныг ойлгоход энэ залуу яг юу хийгээд байгааг гайхад хүргэв. Шуурга намтсны дараа манай залуу Сибилийн хангүй биеийг үрч агуу цаачныхаа эрх мэдлийн ачаар түүн дотор үлдсэн хорслыг сорон авлаа. Мөн энэ нь цаашид хорсол дахин бохирдуулахгүй тул түүнтэй байнга уулзж яхахыг санаалав. Гэхдээ ядаж одоохондоо бүх зүйл дуслаа. Өнгөрсөн өвгтөх цэцэрсний дараа залуу алтан зугаас дуудлага хүлээн авч ерөнхийд түүний архийг ууж байгаа тухай мэдээ сонсов. Тийм ээ. Эцэг хүн ажил хийж яваад архичин хүүхдийн асуудалтай тулгарчээ. Ингэснээр супер хүмүүсийн холбооны кракеныг намгатах даалгавар альбом насаар дуслаа. Жэгийн хувьд Сибилийн биеийг өөрчилсөн нь дөрвөн охиныг гинтийн байдлаар уучг ахшруулв. Түүний хөрөм нөмөрсөн ямар эмэгтэй бодон дээр нүцгэн сууж байгааг ерөм хамгийн түрүүнд асуув. Тэр бүх хийж найз охин гэр зүгээ дагуулж ирлээ. Химэн түүнийг шоолов. Тэрээр бүсэд игч дөөстэйгээ шивнэлдэж бүр гэртээ орж ирэхээсэж өмнө хувцас тайлцсан нь дэндүү замбараагүй юм химэн ярив. Тэдлэр цоо яриг зөксөж түүнийг зүгээр танд өхөн нь гэдгээ хэлв. Гэвч улаан өстэй бүсгүй энэ бол энгийн хайр дууршийн түүх химэн буруу тусаар байв. Өөр нь хүрсэн залуу тусгай карате цохилтоо бэлтгэж түүнийг нэг цохилтоор онгоо. Тэд бие сайн мэдэхгүй. Тэр эмэгтэй түүнийг танихгүй гэдгийг хэлсэн ч Бонд түүний даалгавар ямар нэг байдлаар энэ эмэгтэйтэй холбоотой байсныг ойлгож байлаа. Түүний охинтой холбоотой ажил дуусаагүй байгаа тул түүний хэсэг хугацаанд тэдэнтэй хамт байж байгааг хүсв. Хэрв тийм энгийн бол ерөм тайван байсан ч алтан луу хуульч шиг эсэргүүцэж хамгийн түрүүнд архирлаа. Энэ газар бол бусдын дуур зоргоороо алхаж орж ирдэг газар биш. Тэдний аюулгүй байх хастай орогнох байр гэж хондлоо. Цэнхэрлөө хүчсгээгийн гомдолтой санал нэгдэж харин ерөн тэднийг өчтөөр консерватив хүмүүс хэмээн нэрсэн нь нийтдээ байлаа. Тэдний маргааныг өгөөсгөж тэдний гэрт яг л үйлчлэгчийг асран хамгаалагч байгаа штэ гэдгийг санаалав. Улаан өстэй болон бусд нь үндсэн саналыг эсэргүүцээр байв. Бүр бонд хүртэл эгч дүүсийн талыг барихаас өөр аргагүй болов. Түүний гол гомдол нь бас л эмэгтэй хүн дагаад оршин. Гээ санал хураалтаар тэд зөв гэдрэнд бачрагдсан тул тэр эмэгтэй тэдэнтэй хамт үлдэж болохгүй гэж үзв. Манай залууг ажиллаа дуусгахад нь туслахын тулд бомб тэдгээр асуудалтай хүүхдүүдийг аваад явах шийдэв. Эгч дүүсийн хариу үйлдэлийг хараад өрөн гайхаж Жэг одоо яах гэж байгааг нь асуув. Эцэст нь тэр юу хийхээ мэдэхгүй байсан бөгөөд цорын ганц гарцсан түүнийг өөр газар аваачих юм байна гэж бодлоо. Ингээд дараагийн хэсэгт эсвэл илүү тодорхойлбол дараа өгсөн зуунуудын байранд асуудаж тэхэн дэгдэв. Тийм ээ, энэ хашгинал зэрүүдээр хийгдсэн юм. Ерөн модоо галзуурч шахам дарсны шилээр тэднийг сөрдүүлж буй эмэгтэйтэй нуур толов. Жи түүнийг шууд гэрлүүгээ холгоож чагчилсан авлаа. Дэндүү тайван байхад сэтгэл маш их уурчээ. Бүсгүй мөн өөрийнхөө хувцастай биш байгаадаа бухимджээ. Харин ямар нэг ачаалалтай зүйл хийгээгүй гэдгийг онцлоо. Энэ санаа түүнийг тайвшруулах ёстой байсан ч харин чижүү сандрал орууллаа. Сибил өөрийн супер хүний статусаа гайхуулж яхад улаан луугийн навс шууд утгаараа галзуурч авчээ гэдгийг ойлгож хэлв. Яг тэр үед Ж системээс хорслын бол мөрний 10% нь амжилттай ялхан аснаа баталгаажуулсан бидүүдээс хүлээн авлаа. Үүний ачаар цоо шин үнэн ил болов. Сибиээс сэтгцийн хол бохирд тод хүрсэн бөгөөд энэ нь тэрхүү бохирд бүрэн
нэр сохтол сэтгцэн байдал нь нэгдэн гэсэн үг юм. Энэ бол хорслын шууд үр дагавар учраас J-ийн ойлгож байлаа. Тэдэн лөө уртаагаар дайран орч Сибиг давталхыг орчдов. Ерөм юу хийхээ асуухад манай залуу тэр охины хүснээрээ зодох бүрэн эрхийг өгөв. Сибижнүүдээ ачин дайрч байгаад онц чадаагүй бөгөөд ерөм энэ боломжийг ашиглан гараас нь барьж газар салгасав. Тэр бага зэргийн мөргөлтөө хангалттай мэт байсан ч ерөн санам сэргүүгээр хувцсыг нь ураад хайцсан тул J-ийн тасхаас өөр аргагүй болов. Бүсгүй сандарч нөмрөгөөр өөрийгөө хочин тэгж тэнэгтэн дайрсан Сибижийг буруутгав. Түүнчлэн тэрээр байраа одоо болтол цэвэрлээгүй байгаа тэнийг үйлчлэгч асран хамгаалагч руу хашгичв. Сонирхолтой нь асран хамгаалагч энэ хүсэлтийг эрс тагалцаж тэднийг хоёуланг нь гайхшруулв. Өөрсөн асран хамгаалагч түүний царин ганц өргөөс ногоон луг хамгаалах явдал бөгөөд яг одоо J түүний сэлмийг хулгайсныг мэдэрч байна хэмээн хашгирсан. Тэр үүнийгээ буцааж авахыг хүсэж байна. Ерөн минь төмөр лаацсанд ямар гайхсан шүлчээвэ гэдгийг гайхав. Гинт. Яг одоо J энэ зүйлс болтой яг ижилхэн байдалтай байгааг мэдэрч байгаа бөгөөд энэ нь тэр бас хорсоод өртсөн бөгөөд тодорхой хэмжээний сэтгцийн эвдэрс орсон гэсэн үг юм. Хөөрхөн нэгнийг газар буулгаад тэрээр энэ тэнэгтээ нүүр тусахад бэлтгэв. Харуулжийн зүгээс сонор сэрэмж алдснаасаа болж өмнө нь ялагдсанаа хүжийн зөвшөөрч дахин давтагдахгүй гэпи онцлоо. Гэвч энэ залуу үгээд усгаж чамжаагүй байтал каратегийн гараар цөхтүүдэд шууд тухайн алтаалав. Тинкан тусгаан сугараад шасан дээр унахад орон мэдгээр хоёр тэнэг хоёулаа ижил зүр дурдсныг дөнгөж ялглаа гэсэн хэдий ч нэг асуудал гарч ирэв. Эмшигт үзүүлэх боломжгүй учраас эвлэр залуустай яах ёстой вэ? Эхлээд J түүнийг бүтэн шинжин архи гэж загнав. Орон мөгөөсгсөн ч тэрээр нэг шиг юм авч ирээд өөртөө хамт явахыг хэлв. Тэрээр портал нэгэд хоёуланг нь эмчлэх газар руу очиж холно гэдгийг мэдэгдэв. Дараагийн хэсэгт бид газар доор лабиринтэд ирлээ. Улаан зөө энэ газар ямар гоё болохыг хараад баярлан шоогож яхад J энэ бол түүний гол бааз бөгөөд эмчилгээ хийдэг газар гэдгийг хэлв. Тэнд хідэн тор байдаг болохоор тэр жаахан айжсэн ч тэрээр зүгээр зургашаа явахыг хэлв. Үргэлж санар сэрэмжтэй байдаг орон мэсэл гаргаан хэрэг тэглэр хүмүүс түүний тушаачийг сонсохгүй бол энд түүчих гэж байна уу гэж асуув. Энэ нь нүүр нэг нь аимшигт дурсамжийг санагдууллаа. Тэрээр өмнөх амьдралуудынхаа нэгэнд улаан зог томлж яснаа болон тэр эмэгтэй түнд хэрэг хуурж ясныг садав. J чимээгүй хүн шивнээ цаашид тийхгүй гэдгээ хэлв. Дараа нь тэр өөрнийг хачирхалтай хаалханы өмнө зогсов. Орон минь үнэхээр хүмүүс амьдртын болов гэж ирвэлцэж эхлэв. Харин папа тэд өрөө түрээслэх болно гэж тайлбарлав. Хурц мэдрэмжийнхээ ачаар тэрээр нөгөө талд хүчтэй хүн хүлээж байгааг ойлгож энэ бол дэлхийн хоёрт хамгийн хүчтэй хүн гэдгийг илчлэхэд улаан зөө амьдралынхаа хамгийн том цогцлыг авлаа. Тэрээр цааш асууж амжаагүй байтал залуу хаалгыг савж хагаад нөгөө талд нь шууд хүчтэй цохиж өгөх мангастай нүүр толов. J тэр зүйлдүүж харшгүйгээр давталхааг хааж найзаа юм ширүүн хүчж асанд нь шоолов. Тэнд сууж ясан хүн бол үнэндээ би юм бөгөөд тэрээр түүнийг энд хизээч ураагүй гэдгээ буцааж шоолов. Бид нэгэн цагт тэмдэглэл дээрээ чимээгүй хүн зурдаг байсан. Би эмээ өнгөрсөн түүхээс баг зэрэг харуулв. Гэвч дүү чичээлийн өмнө нэгэн өдөр гамшиг нүүрлжээ. Тэрээр олноороо алга болсон асал дүртжээ. Супер хүмүүс гинт лалга болж дуусчээ. Засгийн газрууд тэднийг хайх гэж оролцсон ч ганц ч ул мөр олж чадаагүй байна. Тэрхүү хүүхдүүд 15 жилийн турш шалга болжээ. Тэдгээр хүмүүсээс ганцхан залуу иргэн ирсэн юм. Тэд түүнийг Арино химээх ертөнцөөс анхлан иргэн ирж би им гэж нэршдэг байв. Тэр залуу бол иргэн тайранда хамгийн хүчтэй супер хүмүүсийн жагсаалтын 2 дугаар бичигддэг хүн юм. Манай залуу энтхийн химээрийг цэвэрхэн зүсэж хайсанд одоо гомдсон урж байна. J муха зүйлийг богино хугацаанд буцааж нийлүүлж чадна гэдэгт түүнийг итгүүлв. Өөрөөр хэлбэл тэрээр зориудаар цэвэрхэн зүссэн байна. Би им химээрийг засаж янзлаад яагаад энд ирснийг нь асуув. Тэр залуу лабиринтэд өрөө хүсч байгаагаа чимээгүй хүн хэлэхэд би им улам их айц сандрав. Энэ үед тэрээр J-ийн химбэ гэдэгт үнэхээр эргэлзэж эхэлсэн ч манай залуу өөрийгөө ямар хүн болохыг тайлбарласгүйгээр зөвхөн 6 сарын турш эмчлэх шаардлагатай хүмүүс байгаа гэдгээс хэлв. Би им тийм ч өгөөмөр хүн биш бөгөөд түүнд хамгийн ихтэй 30 хоногийн хугацаа өгөхөө мэдэгдэв. Энэ нь J-ийн хувьд мэдээж хангалтгүй байсан ч тэр тусмаа энэ залуу тоог усан багсгасаар байв. Би энэ түүнийг энэ ертөнцид хэрэгтэй ямар нэгэн зүйл үлдсэн гэж бодож байгаад нь шоолж хайж буй зүйл нь өөр ертөнцид байгаа гэдгийг санаалав. Гол хоруугаа гаргаж төлөвлөхэд энэ залуу хууль бусаар нэвтрэн орж химээрийг нь алсан этгээдэд хангалттай өгөөмөр хандж гэн гэж бодож байв. Хамтрахыг хүсэхгүй байгаа учраас J лабиринтийн эзэн шиг ашиглаж гин гэж шоосныхаа дараа бүх газрыг хуваан засв. Өөрөөр хэлбэл хэрэг тоог нэмэхгүй бол энэ газрыг үргэлжлүүлэн сүтгэх болно гэдгийг залуу хэлж байна. Өөр нь хөрсөн би эм түндээ жинхэнэ утгаараа нүүр тулахын тулд хүч чадлаа идэвхж өгч үйлдэлээсээ харамсах болно гэдгийг анхааруулав. Түүний ашиглаж буй чадварыг Афшлагийн хараач гэдэг бөгөөд иймэрхүү зүйлийг дуудсан тул давхар анимх зэрэгтэй байна. Манай залуу үүнийг бүхлээр нустах санаатай байна уу гэж гайхаж ирсэн ч би юм маш нарийн хяналттай тул зөвхөн түүнийг л бай болоход хангалттай гэвчтэй биштэй байв. Гарн байруугаа хүрхийн тулд сонсон ч манай залуу байрнаасаа ч хөдөлсөнгөө. Түүний хийсэн зүйл бол том болсон гараа ширтэж байгаад тэр чихэн загсаах явцтай. Түүний хүч чадал гараа цаашид удирдах чадахгүй болсон би эмийг хүртэл алмааруулж энэ нь хоормог шитгэсгэд эргэцгэд хүргэв. Үгүй бодит хариулт нь шал өөр байлаа. Ашиглагийн хараар идсэн гар хүртэл анхдагч айдас тавтжээ. Чөтгөрийн цус энэ залуугаа сайж гэн. Хамгийн хачирхалтай нь би эм өмнө нь энэ зүйлдээ толгойч байгаагүй юм. Тэр ч байтугай аскертэй толдож
Түүний ард хоронхон зөөр телепорт хийхэд Жин байгаагүй. Жинэг курс барьж аваад юу хийж байгааг нь асуув. Тэр үнийг хагарч магадгүй хэмээн залхан шитгэхэд би эмийн ухаан алдах шавлаа. Энэ бол хүний төрхтэй химээрэг бүтээхэд зайлшгүй шаардлагатай үн цэнтэй дэж нь. Учир залуу сандарчээ. Жи сонирхож явахад би энэ дэлхийг эзлэх ямар нэгэн хорон санаа байхгүй гэж би батлан хийв. Тэрээр ямар нэгэн зүйл буруугаар эргэж өөрийнхөө өглөөнийг хийхийг хүссэн хэрэг байжээ. Тийм учраас тэр маш их хайж GR тэр зүйлийг газар тавихыг хүсэж байна. Харамсалтай нь манай залуу үннийг олж мэдэх тусгаануудаа идэвхжүүлсэн тул залуугад хийж байжээ. Тэрээр шилийг хагасгах шасанд би эмжийнхэн үннийг шууд хийж ярих гэсэн хэдий ч G хариултыг кимчиг тоолгүйгээр юу ч мэдэхгүй царайлав. Түүний анхаарлыг зөвхөн мөрөөр татаж байна. Өмнөх шигээ бардам зангуу болсон би энэ түнд хүссэн хугацаагаар нь ашиглахыг зөвшөөрөв. G нэг жил хүртэх байх болно гэж би батлан хийв. Тэр газар шидэд хоёртай нэг хүн болсон нэг супер хүн гах бөгөөд хоёроо эвдэрсэн байгаа. Үнийг харгацсан үзээд би эм тэдний биеийн байдлыг ойр ойрхон шалгаж хашид. Сонирхолтой нь тэрээр цаана нь үлдсэн нэг шил юм чарсаа. Жин зүйж өмнө нь ууж ясан муухан ундаанаас нь хамаагүй дээр гэдгийг хуалцав. Шилний тагийг нэмэрц би юм түүний ид. Шидийн шин чанар чуудал гахаж хоцров. Тэрээр жив дуудаад маш их гайхсан царай гаргаан энэ бодисыг хизээ олж амтснаа хийхийг хүсв. Орон болон бяцхан нэмтэн зуу иргэн ороход жижигхэн цэнхэрсөө хаалхыг хамгаалж энэ бартан махныг да төшөө оруулахгүй байв. Ганцхан бяцхан нэмтэн түүнийг саатуулахад хангалттай байгаа нь үнэхээр хөвгтэй байлаа. Гүйждэрч байтугай нойны зааврыг сансаагүй гэж орамыг шаалав. Хамгийн сайхан хэсэг нь охин Жиятай хийсэн шигээ түүний харцуу загварыг дийж чадахгүй байгаа явдал юм. Тэрээр түүнийг сүрдөөсөх гэж оролцсон ч жижигхэн асуурчин машин хിവэрээ зөрүүлв. Ором ямар нэгэн бурханлаг баатаршиг тулааныг алдж байна гэж бодож байсан тул энэ нь түүний орыг улам хүргэв. Эцсийн эцэс тэдний гэр бүлийн хамгийн хүчтэй хүн хоёртой хамгийн хүчтэй супер хүнтэй тулшдаж байгаа штэ. Тэрээр энэ тулаан Avengers хэмжээний аюул болно гэж бодож байв. Гэхдээ гүйл үүнийг огтхонч тоосонгүй. Бяцхан охин ажилтаа анхаарлаа хандуулж тэдний гэр бүлд хэвээ нэг ч хүн байхгүй гэдгийг ойлгож ирсэн оромыг зовоо. Гинт түүний толгойд нэгэн гоё харж орж ирэв. Бяцхан гүйж хандан Жия түүнтэй тоглох боломж олдоогүй. Энэ бяцхан амтан гүнэгч байгаа тухайж эхлэв. Улаан луу тэднийг ганцаарчсан ээжт хамт явуулахаар ятгах чадна гэсэн амлалт өгч түүнийг ятав. Аяжилт гайхалтай цас дуус болон амттай ремний найр багтах бөгөөд энэ нь бяцхан гүйжийн төсөөллийг баяжуулав. Энэ бодол бяцхан амтныг баярлуулахад хангалттай байсан бөгөөд орон байрлалаа сольж түүнийг зүгтаах боломжийг олгожээ. Гэрч хаалхыг онгойлгох гэсэн даруйдаа Жиугийн савч онгойлгоход түүнийг дахин ухаан олдуулв. Охин тэдний баатарлаг тулааныг харж чаддагүйдээ маш их харамсав. Гэрч капа үнийг үгүйсгэж түүнд тэр хүнтэй өөртөө зоддох боломжийг олгохоор болов. Би эм хурц ирээд өрсөлдөгчтэй хизээч хөнгөн ханддаггүй гэдгээ энгийн байдлаар шалав. Галзуу улаан луутай тулшдсан гэдэг бол түүний хүсэж байсан зүйл тул тэрээр сэтгэл өндөр бичгчтэй байлаа. Өмнө нь ундаага залгсан би эмийн өнөр маш төгс бөгөөд энэ характер олддог зүйл химээ шалав. Энэ нь энэхүү архин түүний 17 жилийн турш алга болсон яринд химээх өр гаргах гаралтай гэсэн үг юм. Тэрээр дэлхий дээр байхгүй зүйлийг олж чадсан. Хүн гайхшжээ. Залуу дурдсан бөгөөд шууд лүнсэж байна. Тэрээр одоо өөрийгөө 10 жилийн хугацаагаар зээлдүүлэхэд би хэн болчихсоо баяртай байна. Жи гадаах чимээ шууганыг сонсоод түүнээс нэг тусгай хар шийдсэн бөгөөд яг одоо би юмч бас үнийг хийж байна. Хоёр дахь хүчрэх супер хүн түнтэй тоглох гэж баярсан бяцхан охинтой толгорчээ. Тэрээр өрөөг шалгах зороо энэ нь хөвгөлтэй өнгөрүүлэх боломж гэж бодож байна. Тэд бас би эмийн өвтөд гэдгийг би эмэлж мэдэв. Бяцхан гоо шин найз руугаа харахаас ичж явахад Жэйн мэдээшийг өөрөө баталжээ. Өрөм рүү буццгаая. Тэрээр сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйгээр түүнийг магтж байна. Тэр залуугийн зүрх дэлхийд даяарч тархжээ. Энэ нь түүнийг өөрийг нь дажгүй хүн гэж боддог эсэхэд гайхшруулсан ч тэрээр түүнийг ялагдвч тоглоомчин амтан гэж хэлээд унхаа. Түүний хамгийн их сонирхож байгаа зүйл бол энэ залуу удаан хугацаанд сонсоогүй хавар гэдэг хүнээс илүү хүчтэй эсэх юм. Би эм тэр залуус хурцны санаад юу болсныг гайхав гэсэн хэдий ч бяцхан охин юу ч мэдэхгүй царайлав. Би эм өөнөөс илүү хүчтэй таваас баггүй супер хүн байдаг бөгөөд би энэ тэдгээр тав болон бусад бүх хүнээс ч илүү хүчтэй гэдгийг итгэжтэйгээр хийж чадна. Ах одоо аура ферм хийж байгаа бөгөөд энэ лөө охинч бас өөндөө навтж байна. Тэрээр түүнийг гайхалтай нэг ингэж үзэж байна. Галзуу эрдэмтэн өөрийн эд зүйлсээ тэхэн нэвдүүлэхгүй тул түүнийг тулааны үнэлгээ хийж зариулсан өрөөрөө авч явлаа. Түүнийг ихэж гэж хийж амжаагүй байхад өрөн хүнд нүдрахаар дайрч хажуу талаас нь зөксөн ч дайрч нь хаагджээ. Түүний нүдрах хүнд байна. Би эмийн төвчээргүйгээр дайрсанд нь түүнийг доош харсан бөгөөд ялангуяа тэр энэ хугацаанд сувдарын хүмүүсээс өөр хинтэй ч толдож байгаагүй. Тул энэ бол түүний хийхийг хүсэж исэн тулаан байв. Би эм түүний хүсэл тэмүүлжийг магтаж хараа шидсэн гараараа түүнтэй яаран толшдно. Тэдний баатарлаг тулаан өргөжж байх зур савирнтын өрөөгөө жилүүлээд портлоо ашиглан явжихад татсан. Хоёр амтныг энэ тавчирсан жигийн хувьд байдал арай тайван байна. Тэрээр тэдний зөвхөн биеийн дээр энд үдхийг тушаасан бөгөөд тэд үнийг эсэргүүцсэнгүй. Мөн мандаа залуу хоёрын хараад удаан хугацаанд хараагүй зүйл болох диважингийн болрыг олжээ. Энэ зүйл нь үнэндээ тэдний маягын ойлголтоос холдоосон хэмжээсээр бүтээгдсэн байна. Энэхүү болор нь хүмүүсийг ад жаргалтай, сатгсан байлгах зорилготой юм. Гэвч энэ
энэ баяр суулангууд төрдөж хүчээр толгодог. Жишээлбэл өмнөх амьдралуудын нэгэнд жээ өөрийн дагах зорилгоор улаан зүг хэсэг хугацаанд энд чих шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч өрөм өөрийгөө маш их өвдөж зоож байгааг ч мэдээд оронд нь өөрийгөө ачхаагүйжээ. Энэ бүхэн бүтээгдэхүүнээр төгссөн ч тэрээр энэ хоёрт найдвар тавьж байна. Дашрамт хэрхэд гүйж боломжтой богино хугацаанд харьцсан ч гэсэн инээдтэй байдлаар ухаан алдаж эхэлж байна. Дараагийн хэсэгт бид Боб бяцхан зов тэрврээд гэртээ ирж энэ бүх том эмх замбраагүй гэдгийг юу өсснийг эцэст нь ойлгож байна. Жи өөрчлөгч манай чи хэсэг хугацаанд харахгүй гэж хуваалцсан. Гашинуудэр бас уй тартай хэрэг байв. Урангинд бухимдаж түүний хажууд үржихийг хичээсний төлөө түүнд ашигчээ. Байж харахад улаан лоо гимцэн байгаа тул ямар нэгэн зүйл болсон гэдгийг Боб хийж чадна. Нөгөө төгөр Жи нөхөн тулаанд дараа хүн болж ялгцныг эргэцүүлэн бодож байна. Улаан лооны өрөөнд өрөм ялгтаа гомдсон дүнсэж байна. Тэрээр маш өрөөдмөрөөр ялгцсан нь түүнийг биеийн махбодын хувьд бухимдуулж тэрч байтугай түүнээс ч илүү хүчтэй олон хүч чадал гадаад зүдваг ойлгожээ. Жуйс хажуугаар нь өнгөрөхдөө гинт цачааж түүнийг унааж толгоогоо цохид хүргэв. Урам хаалханы гадаах том тэндийг хараагүй. Хаалх тогш хэрэгтэй гэдгийг шаардсан тэр бажаар юмд ташигчээ. Дашрамд хэлэхэд энэ хүүхэд түүний гэрээнийхээ дагуу амжилтаа биелүүлэхээр энд ирчээ. Та нар харж байгаа үсттэй. Тэр чаргуулсан гомингийн ярианууд одоо бас баталгааж хэвстэй. Өрөм энэ бүх аялжийн тухай ярьж байгааг ойлгосон ч гүйц зам дээрээс холдоогүй. Тус үнийг хурам хүчит гэж бодож байна. Ялангуяа тэдний тохирцоо бүтээгүй үед Жэдийг ятгахаар татгалзаад орон дээрээ буцаад унлаа. Дээр нь болоод өрөм хэдийн уур муутай байгаа тул бяцхан өхнийг гарахыг тушаав. Тиймээс гүйц хэрэг чи надад туслахгүй бол би ууш холно гэсэн хіднөөс цэвэр хүчирхэн хөдөлгөөнөө ашигладаг бөгөөд өрөнгийн буруутай санагдана. Дараагийн хэсэгт бид түүнийг аавтайгаа уулзаж зохион байгуулж байгааг харлаа. Жио тэргүүлж маргааш чөлөө цаг байгаа эсхийг эргэлзэн асуув. Би эмийн сайн хуучин лабораторид химера туршлагатай үйлчлэгч шиг газар цэвэрж байна. Энэ дарагчин тэнэг амтан бүтэн зүүжийн талыг ууцсантай шидийн харамсаж байна. Гэхдээ түүнийг илүү их зовоож байгаа зүйл бол Жигийн төвшөртэй хувийн шин чанар юм. Эцсийн эцэст тэр залуу ямар нэг байдлаар Арндтын ярхинд хүрэх боломжтой бөгөөд химерагийн талаар хаимшигтай мэдлэгтэй. Шилэн савыг хоош тавиад би энэ хүн бас өөр шиг нь ижил ертөнцөөс ирсэн буцаж ирэхч байж магадгүй гэж дүгнжээ. Тийм учраас түүн шиг хүний өнүүдний дор тийм хар хүрээтэй байдаг цорын ганц логик тайлбар юм. Би энэ баярч дараагийн удаа таарчдул түүнээс асуухыг хүсэж байна. Сонир холтой нь химера тэр хүний үсийг авсан бөгөөд би энэ нь Жигийн үс гэдгийг шууд ойлгов. Энэ нь лабораторийн түшилт болгон ашиглах цоо шинэ бэлтгэвтэй амтэн төгс төхөрнө. Юудач тэр аимшигтэй эрдэмтнийг хойш тавиад бид гişийн бяцхан сайхан өсөлт рүү буцаж орцгоё. Түүний аав чөлөөтэй гэдгээ баталж юу хүсэж байгааг нь асуув. Цэнхэрсэн өөрт байгаа бүх зэрэг шахаж бүх бүрөө гүрэмд тохож асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Үүж явдал улам эрчимжиж эвцэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрөөж хамгийн ихэнд үсгийг өсгөж иргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруйгаар хаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувглон маань заавал бүртгүүлээрэй.